영적인 Сүнслэг хүний мөн чанар болон сүнслэг чадварыг мэддэг та бүхэн бол өрөөгдсөн нэгэн мөн. Хүн сүнслэг оршихуй гэдгээ хүн өөрөө мэдрэх боломж чадвартай. Биднийг магтан дуудуулсан ч Есүс Христийн нэрээр өөрийнхөө энэ махан биеийн бүхий бодол санааг сэгсэрч хаяад амьд оршигч Бурханд алдрыг өргөх болно гэдэг ганц тэр бодол дээр тулгуурлан магтаал дуулахад тэрхүү магтаалын цурай сонсож байгаа хүмүүсийн сүнсэн дотор үнэхээр сайн мэдрэмжийг зөв нөлөөллийг өгдөг байгаа. Дэлхий дээр олон чуулганууд Есүсийн зүйлийг заахгүй байна. Тиймээс мөнхийн зүйлсэд бэлтгэлгүй байгаа учраас чуулганууд баг багаар аажим аажмаар үүдэ барьж эхлэж мөнхийн бүтээлийг бий болгох чадвартай итгэлийн хүмүүс байхгүй болж байгаа тул чуулган баг багаар хүчээ алдсаар шашинлаг байгууллага мэт болон хувирсаар байна. Мөнхийн өв хөрөнгийг үлдээгч сайн мэдээний дагалдагчгүй чуулган олон босоор байгаа тул олон хүмүүс дайн үзэл бодлын зөрчилдөөн цаг агаарын өөрчлөлт ган гачиг зуд үер усны зовлон эдэлсээр байна. Бид Бурханаар дуудагдсан Эхлэл 3:15-д амлагдсан байгаа тэрхүү сайн мэдээний гэрчлэлийг авсан байгаа аврагдсан Бурханы хүүхдүүд мөн юм. Чуулган Эхлэл 3:15-д амлагдсан байгаа Бурханыг бидэнд заахгүй байгаа учраас хүмүүс бүгд ийм эмх замбраагүй байдал дотор эсвэл ийм зөрчил дотор ороод буруу сонголтуудыг хийж байна. Юудын шашныг зааж байгаа учраас хүмүүс Юудын шашны дотор сонголт хийсээр Бурханыг зөв ойлгож чадахгүйгээр одоо ч гэсэн Есүсийг загламж цовдлох үйл явцаа үйлцээр байна. Энэ газар дэлхий дээр ирсэн байгаа Бурханы хүү Есүс бидэнд айлдан хэлсэн юдэчүүдээс сургаалцыг аваад түүнд сургагдсан зүйл дотроос сонголт хийсээр байсан та нар бүх зүйлээ орхин хаяад намайг даг. Христийг дагдаг нэгэн тэмцэлдэх, өрсөлдөгч шаардлагагүй, атаархаж, хорсогч хэрэгцээгүй болдог. Энэ дэлхийн олон хүмүүс сэтгэлийн зөрчил, харьцуулалт дотор ингэж асуудалтай хүлэгдэж байсаар байгаа учраас хүмүүс сэтгцэн эрүүл биш байдалтай болж тийм эрүүл биш хүмүүс нийлээд эрүүл биш нийгмийг бий байгуулж улс орон төр чигтээ эрүүл биш байдалтай болж байна. Харин сайн мэдээ бидэнд тийм улс хуурнаас эдгэрэх эдгэрэлтийг шаардаж байна.
Есүс Христийг амьдралынхаа зүгээр энгийн өдрүүдэд ч Имануэлээр Есүс Христтэй хамт байдаг хүмүүсийн хувьд Матай номын 12:28-аас 32 дахь эшлэл амьдрал нь хэрэгжих хийгээд хэрвээ ариун сүнсний хүч чадлыг өмсөд чөтгөрүүдийнхөө зайлуулахгүй бол үе дамжин хараалынхаа дотор байх болно гэж Библи бичсэн байдаг. Матай 12:28-аас 32. Тэг Бурхантай хамт байдаг хүмүүс байдаг. Харин Бурхантай хамт байгаа байдлыг сүрүүлдэг хүмүүс ч байдаг. Тэг юудэчүүдийн заадаг сургаалын дотор сонголтыг хийж байгаа тул өнгөрсөн үеч хараалын дотор байна гэсэн. Тиймээс Есүс Христийн сүнсийг хүлээж авсан хүмүүсийн дээр Бурхны хүүхэд болох эрх мэдэл өгөгддөг. Өнөөдөр мөргөл өргөж байгаа манай хүүхдүүд, залуучууд амьдралттай хоошид юу ч тохиолдсон байсан гэсэн Бурхны туйлын эрх мэдэлд итгэн найдах хэрэгтэй. Бид сайн мэдээний дотор үнэхээр зөв итгэх юм бол Ром 16:19 дээр гарч байгаачлан ялгаж салгах чадвартай болдог байгаа. Тэгээ сайн үйлсэд мэргэн харин муу үйлсэд мунхаг тийм нэгэн. Ром 16:19-20-ыг уншиж байна. Амар тайвны бурхан удахгүй сатаныг та нарын хөл дор гიშгэн гэдгийг бидний эзэн Есүс Христийн нэгүсэл дотор байх тун. Хорон муу зүйлсийг Есүс Христийн нэрээр бяц гიშгэх тун. Ийм хүн амьд оршигч ийм нэгний дээр амьд оршигч Есүс Христийн нэгүсэл хамт байх болтугай. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүмүүс. Энэ эзэн өчигдөрч өнөөдөрч бидэнтэй хамт байгаа хийгээд мөнхөд хамт байж ажиллаа хийгээд бид энэхүү үйл явцыг Бурхны арга гэж нэрлэдэг. Иохан номын 16:16. Тэг Библи бичигдсэн зорилго нь Бурхны арга барилыг хэрэглүүлэхийн тулд юм. Тэг Иохан 20:31. Тэгээ энэхүү эдгээр Библийн үгс нь бичигдсэн нь эзэн Есүс Бурхны хүү Христ мөн гэдгийг та нарт итгүүлэхийн тулд бөгөөд мөн түүгээр түнд итгэн түүний нэрээр дамжуулан амийг авахын тулд юмаа гэсэн байна. Сайн мэдээний гэрчлэлтэй хүмүүс Христийн нэрний хүч чадлыг өмсөд мөнхийн амийн дотор байдаг. Тиймээс Бурхны арга бол ганцхан бий. Есүс бол Христ. Энэ нэрийг дуудагч хүн. Энэ үгийг сэтгэлдээ суйрлуулад мэдэрдэг нэгэн. Энэ нэрийг дуудах үед амьд оршигч Бурхан намайг өрөөж надад хариулдаг. Бурхны аргыг мэддэг нэгэн.
Ром 19-с хойших хэсгийг үнэхээр яг өөрийнхөө амьдрал доторх хөдөлгүүр хүч болгон амьдардаг юм. Хэрв чи амаараа Есүсийг эзэн хэмээн хүлээн зөвшөөрч мөн Бурхан түүнийг үхсдийн дундаас амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл авралыг авах болно гэсэн байна. Есүс бол Христ гэдэгт итгэж тэр нэрээр дамжуулан авралыг авна гэдэг аргыг мэддэг нэгэн авралыг авна. За үргэлжлүүлэн Ром 10:10-ыг харвал хүн зүрхэндээ итгэж Есүс бол Христ гэдэгт зүрхэндээ итгэж итгэвэл зөвхт байдал хүрч амаараа хүлээн зөвшөөрч авралт хүрнэ гэсэн байна. Бурхан чамайг хүлээн зөвшөөрч Бурхан үнэхээр чамайг маш тодорхойгоор мэдэж байна гэсэн үг юм. Есүс бол Христ, бид бол Бурханы хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүүргэл, дэлхийн илгээл. Хүүхдүүдтэй энэхүү итгэлийг хүүхдүүдтэй нь хэлэхгүй бол хоол битгий үг, гарын мөнгө битгий үг. Энэ нэг жижигхэн хөөрхөн хүүхдүүд чинь байж штэ. Ингээд дотор нь хичнээн хүчтэй бүр ингээд сайн мэдээг эсэргүүцдэг ийм бүр ингээд амаараа хөөс сахруулад эсэргүүцдэг хүч тэдний төр байгаа гэж бодож байна. Учир нь төрөлхийн гим нүгэлтэй хүмүүр энэ дэлхийн зүйлсийг сонгохдоо их амархан, Бурхны зүйлсийг харин сонгодоггүй. Адам Евад бүх зүйлийг өгсөн хэдий ч Бурхны зүйлийг тэд сонгоолгүй, сатааны зүйлийг сонгосон шүү дээ. Тиймээс Эхлэл 1:1-р ишлэлийг Библиэд өгсөн. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Бурхныг сонгоорой хэмээн өгсөн үг. Бурхны сүнс эзгүй хоосон дээр Бурхны сүнс илэн хайлж байна гэсэн. Хэрвээ чи Бурхныг сонгохгүй болвол харанхуй, эмх замбраагүй байдал, хоосрол чамайг нүмерэх тул гэрэл бий болох хэмээн эзэн айлцсан. Эхлэл 1:1-2-3. Амийн гэрэл болох Христийг бид өөрийнхөө амаар тунгаглах хэрэгтэй. Энэ газар дэлхий дээр үнэхээр бидний залуу хойч үеийн дотор харанхуй хэр их гүнзгий орсон байгааг та мэдрэхгүй байна гэж юу. Тиймээс босоод гэрлээ гэрэлтүүлэхтэн. Манай хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд жил гарan цуглааныхаа цэцэрлэгт явж байгаа. Та нар тэдний дотоод хүн хичнээн хүчрэхэг болсон гэдгийг та нар харж чадаж байна уу? Манай тэр цэцэрлэгийн хүүхдүүд төвлөрч чадах тийм чадвартай болж эхлэж байгаа. За энд ирсэн байгаа манай цуглааны хүүхдүүд шүү дээ. Бага сургуулийн хүүхдүүд чинь 1 цаг 40 минутын туршид мөргөлдөө төвлөрч чадаж байгаа. Шинэ түүх эхлэж байна. Тэгээ бидний амьдарч байгаа энэ нийгэм дотор 1 цаг 40 минут мөргөл төвлөрч чадах хүүхэд яг үнэндээ энэ цуглаанаас өөр газар алга.
манай тэр жиж бяцхан одоо манай дагалдагч нар үзэг дэвтэр бариад үгийг тэмдэглэж байгаа шүү дээ. Энийн шиг гайхамшиг гэж байхгүй шүү дээ. Нэг ч үзгийг газар түлдэлгүйгээр би амьдралын миний энэ амьдралын аянд хэрэгжих боломжтой үг бол Бурхны үгнээс өөр үгүй гэсэн тэр итгэл дотор. Бид ийм одоо хандлагаар тэр хүүхдүүдтэй хамт мөргөл өргөнө гэвэл тэд үнэхээр өөрчлөгдөж сатааны эрх мэдлээс чөлөөлөгдөх болно. Тиймээс зөвхөн Бурхны арга болох Есүс Христийг бид олж илрүүлэх юм бол ариун сүнс тэр хүний дээр үнэхээр хүч эрх мэдэлтэйгээр ажиллах болно. 1-р Коринт 12-ын 3 дээр бичсэн байгаа. Хинч Бурхны сүнсээр биш бол хинч Есүсийг хараад Есүсийг эзэн гэж хэлж чадахгүй гэсэн байна. Бурхны ариун сүнс тэдэнд зөв мэргэн шийдвэр гаргах хуйцаар тэдэнтэй хамт байлгахаар Бурхан өөрийн нэгүслийг өгдөг. Энэ дэлхийн өнцөг буланд амьдарч байгаа хүн бүр сонголтоо буруу хийж байна. Тэг буруу сонголтуудыг хийсээр амьдарч байгаа ч энэ чуулганы энэ өсвөр үеийнхэн хүүхдүүд амьдралдаа зөв сонголтыг хийх болно гэсэн үг юм. Тэг бид Үйлс намын 1:8-ыг сонгож байгаа шалтгаан бий. Газрын хязгаар хүртэл ариун сүнсний эрх мэдлийн дотор өөрөө өөртөөгөө сүнслэг тэмцэл хийх. Тэгж гэмээн бид энэ дэлхийн гайзуулангийн гадуур байж чадна. Энэ дэлхийн эрх мэдлийг баригч харанхуй сүнслэг хүчтэй бид сүнслэг тэмцэл хийж байж сатааны ботор дор гар дотор амьдрахгүй. Тэгээд бид энэ өдрийн эрх чөлөөг мэдрэх болно. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан бол энэ өдрийн эрх чөлөөг өгдөг бурхан гэдгийг тэд мэдрэх болно. Махан биенийхээ зүйлсүүдийг зараад Христийг худалдаж авах сүнслэг худал 8. Хуучин хүнийхээ бодол санааг бид нураах үед ариун сүнс ажиллаа хийх болно. Хуучин хүнээ Иесустэй хамт загалмайд цовдлох үед ариун сүнс биднийг удирдах болно. Сүнслэг ертөнцийн талаар мэддэгч нэгэн Матай номын 12-ын 28-аас 29 дээр гард байгаачлан Бурхны ариусны хүч чадлыг өмсөд миний дотор Бурхны туйлын эрх мэдлийг сонгох боломжгүйгээр энэ дэлхийн худал хуурмыг сонгоход хүргэж Бурхан байхгүй юм шиг амьдруулахад хүргэдэг харанхуй хүч чадал Есүс Христийн нэрээр миний амьдрал хийгээд бодол санаа бүхий л эдснээс нуран унах болтугай.
Дуулал номыг бүгднээр нь бид харах юм бол нуурын унах болтугай, салгагдах болтугай, үхлийн нойрноос сэргээгдэх болтугай гэдэг үгнүүд тэр гэдгээр тунхаглалууд дуулал номод үнэхээр дүүрэн байгаа. Тиймээс залуу хөө Давид Голиаттай уулзах үедээ тэрээр Бурхны товлсон цагийн амтыг мэдэрсэн. Тэгээ амьдралынхаа үйл явцад хөвчөж хөндүүлээгүй Голиат харин Давидын хувьд өдөр болгон амьд оршиж Бурхныг мэдэрдэг хүчтэй нэг хүч чадлыг нураагч хүч чадалтай амьд Бурхан Түмэн цэргийн эзэн Яховаг чи дарамжилж байна уу? Би чамайг унгаах болно. Давидын Голиатад хандаж хэлсэн байгаа тунхаглал 1-р Самуэль намын 17-гийн 17-45. Түмэн цэргийн эзний нэрээр би чам руу очиж байна гэж Давид Голиатад хэлсэн байгаа. Чиний дарамжилж буй Израилийн Бурхан, Израилийн цэргийн Бурхан Яховагийн нэрээр би чам руу очиж байна. Өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэмээрээ байдаг тэрхүү Бурхныг та бүхэн үнэхээр цор ганц нэгнээ болгон хүлээж авч мэдрэх болтугай хэмээн өрөөж байна. Христ цор ганц гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр амьдрах юм бол хүн үнэхээр харамсалтай байдалтай болдог. Хуучинграа гарч байгаа Саул хааны тухайд ч үүний адил Бурхны цор ганцыг өөрийнхөө амьдралын төв болгоолгүй. Өөрийнхөө сайхан дүрхийн талаар магтаал сонссон ч хүмүүсээр хүндлүүлэх зүйлсөө хийж байсан ч аль хэдийн түүний дотор муу сүнс орж ирсэн гэж Библи бичсэн байдаг. 1-р Самуэль намын 16-гийн 23 дээр түүнийг шийдвэрлэгч нь хэн байсан бэ? Зүгээр өдөр тутмын амьдралдаа Есүс Христийг энэ тэргуунд тавин амьдрагч Давидаар дамжуулан Саулийн муу сүнсний асуудал шийдвэрлэгдэж байлаа. Энэ чуулган ч тийм чуулган мөн. Тэгээ миний хувьд ч ялгаагүй. Итгэлээ ойлгохгүй. Зовлон зүдгүүрийнхаа дунд явсаар байгаад нохоо мэд өөхөх байсан намайг Бурхан үнэхээр юрөөсөн. Тэгээ би сатааны нөлөөнд дор сатааны боол болсон байна гэдгээ ойлгосон хүн хинбэ гэвэл хуучин гэрээнд гарч байгаа Даниэл намын 1:7-8-9 дээрээс харвал
Даниэл 1:7-9 харцгаая. Тайгануудын ахлагч тэдэнд шин нэр өгөв. Тэрээр Даниэлийг Белтешазар, Хананяг, Шадрах, Мишалыг, Мишах, Азарияг, Абедnego гэж нэрлэв. Нэрийн сэлсэн байна. Тэд боол одоо Даниэлийн хувьд болохоор боол болоод Вавилонд ослогдсон ирсэн байсан ч харин сатаны болж энэ улсын болчлоос илүү хүчрхэг сатаны болчлыг ойлгож энэ Вавилоныг бид өөрчлөж бид сэргээх болно гэдгийг Даниэл мэдсэн. Вавилон гэдэг энэ хүчрхийг улс сатаны болцол байгаа тул энэхүү одоо сатаны болцол дотор байгаа хэрнээ дэлхийн эзэрхэг гүрэн байгаа энэ улсыг амьд дамжуулах нэг нь бид юм байна гэсэн Даниэлийн сэтгэлийн шийдвэр байсан хийгээд Даниэл намын 1:8 дээрээс үргэлжлүүлэн харах юм бол харин хааны идэ тэргүүтэн түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниэл сэтгэлдээ бат шийджээ. Гэсэн маа Даниэлийн шийдвэрийн талаар гарч байна. Би энэ харанхуй нүмерсэн байгаа улсын зүйлсэд хутгалдахгүй гэдэг Даниэлийн сэтгэлийн бат шийдвэрийн талаар Даниэл намын 1:8 дээр гарч байна. Бидний сүнслэг нүд нээгдэж байж хүн илүү гоё, илүү сайхан болж зөв зүйлийг сонгодог болж одоо хүртэл амьдарсан бидний амьдралыг харвал буруу сонголтынхаа үлмээс цочрдох зүйлсүүд л олон байсан. Тэг ямар ч байсан амьдарч хаад тэг яаж игээд хичээл зүтгэл гаргаад нэг амжилтанд хүрчих юмсан гэсэн тэр чочрол дундаа амьдарсаар эцэст нь сэтгцэд нь асуудал ирж гэр бүлд нь асуудал ирж өөрөө тэгээд ганцаардал дотор зөвхөн суухад хүрдэг. Энэ өдөр Христийн цор ганцыг бид мэдрэн дахин туруултын хүч бидний амьдралд хэрэгжижсэн хэмээн хүсэж байна. Бурхны үг байж хүний дотор өөрчлөлт ирдэг. Миний үг та нарын дотор байж та нар миний үгэн дотор байвал та нар миний дагалдагч болж та нар үннийг мэддэг хийгээд үнэн та нарыг чөлөөлнө гэж бичигдсэн байдаг. Өнөөдрийн эрхчлөө бид Есүс Христийн дотроос ариун сүнсний хүч чадалд итгэн эдлэх болтугай хэмээн өрөөж байна. Зүгээр эдлэх биш. Бурхны үгийн дагуу эдлэх тун. Надад өгсөн байгаа үгэнд би итгэх юм бол тэр үгийн дагуу Бурхан бидэнд бүх хил өрөөлийг өгөх болно гэж Еврей 8:4-12 дээр бичигдсэн байна. Еврей 4:12. Учир нь Бурхны үг амьд бөгөөд итгэвэхдээ хоёр талдаа эртээ ямар ч жилдээс хурц бөгөөд
Сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай юм. Тэгээ бид энэ дэлхийн буруу зүйлийг сонгоод шоконд орсон бол түүнийг засах боломжтой зүйл нь бидний сүнс сэтгэлийг нэвтрэн ордог Бурхны үгнээс өөр үгүй. За эмч одоо жишээ нь дотрын эмч хүний өөрсдийнх нь одоо юм хийж чадахгүй тийм хүч чадлын хязгаар гэж би. Тэгээ юу гэж хэлэхдээ үнэхээр өөртөө бүр аюу хэцүү байдалтайгаар өвчтөндөө хэлдэг үг нь та удаан амьдрах боломжгүй гэдэг үгийг хэлэхдээ маш их одоо зовдог гэж. Хоёрдугаарт нь би таны өвчнийг эмчилж чадахгүй юм байна гэж хэлэхдээ бүр их зовдог гэж байсан. Харин бид амьд оршигч Бурхны үгийг өөрийнхөө бие дотор суйрлуулах үед бидний биеийн дотроос эдгэрлийн ажил түүх эхлэх болно. 13 дугаар ишлэлийг харцгаая. Еврей 4:13. Түүний хараанаас нугдах нэгч бүтээл үгүй. Харин түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болоо. Түүнд бид тооцоотой. Энэ махан бие худалдан Есүс Христийг хүлээж авах үед тэг бүх бүтээлүүдийн өмнө би Бурханых гэдэг тэр тооцооллыг хүлээж авч чадна. Үг юу вэ гэдгийг та мэдхүү. Үг нь өөрөө Бурхан юм. Иохан намын 1:1 дээр үгэнд эхэнд үг байсан бөгөөд энэхүү үг нь Бурхантай хамт байсан хийгээд энэхүү үг нь өөрөө Бурхан байсан юм а гэсэн байдаг. Бид тэр эхэнд байсан үгийг сонгох хэрэгтэй. Та нар хичээнгүүл эд хөрөнгө хуримтлуулан тавьсан ч энэ шүн сүнс чинь авагдвал тэр эд хөрөнгө хэнийх болох вэ? Бүгдийг орхиод Есүс Христийг сонгох үед өөрийнхөө өдрүүдийг зараад Есүс Христийн цор ганцыг худалдан авахтун. Махан биеийн бодол санаагаа зараад орхиод үгийн бодол санааг хүлээж авах талаар ярьж байна. Тэгээ бидний сэтгэл бодлыг үг хамгаалах болно. Филиппи намын 1:9. Тэгээ биднийг Филиппи 1:9-11. Хайр чинь мэдлэг ба хэрсүү ухаанаар улам бүр бэлхэх болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр гэмзэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм. Ингэхдээ Бурхны магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зүйт байдлын үр
жимсээр дүүрэн байх тун. Матай 5:17. Матай 5:17-18. Хуулийг эсвэл ич үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд биш, харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн юм. Үннээр би та нарт хэлье. Тэнгэр газ өнгөрөн одож бүгд бэлэгтэл хуулиас ганцч үсэг ганц зураас ч алга болохгүй. Өнөөдөр үнэхээр Есүс Христийн цор ганцад итгэн хүлээн авсан өдөр болоосаа хэмээн өрөөж байна. Иохан номын 1:12. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэр дэтгэдэг хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Бид Есүс Христийг хүлээж авал Иохан номын 14-ийн 15-аас өгөгдөж байгаа зүйлийн талаар гардаг 15-16. Иохан 14:16-ыг харцгаая. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Бидэнд туслагч ариун сүнс бидний дотор ирэх үед бид өөр зүйлсийг хайх хэрэггүй. Туслагч Христ Бурхан тантай хамт байвал бид ямар ч хохирол амсахгүй. Тэр туслагч ариун сүнс бидэндээ хамт байх үед бид өөр нэг нутагт Есүс ирсэн байна гэж байсан ч бид түүнийг хайж тийсээ очих шаардлага үгүй. Эсвэл хан голын эрэг дээр өнөөдөр Христ гэдэг хүн ирээд усан дээгүүр алхаад тэр хүний царайг харах үед ингээд муу сүнснүүд зайлж өвчин эдгэрч байсан гэсэн ч тийшээ явах шаардлагагүй болно. Энэ Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ таны бие дотор байх үед бүх зүйл энэ дотор минь өөрөө эцэслэн шийдвэрлэгдэнэ. Арван 7 дугаар эшлэлийг харцгаая. Энэхүү сүнсийг туслагч ариун сүнсийг бид хүлээж авч чадахгүй байгаа учраас бидэнд эрхчлөө байхгүй байдаг байгаа. Иохан 14:17. Тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. Та үнэхээр итгэж байна уу? Бид амьд оршигч Бурхныг сонгох хэрэгтэй. Чуулганы байран дотор байх Бурхан биш. Амьд оршигч Бурхныг сонгож байж тэр мөнхөд бидний дотор орших болно. Тиймээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд могооны толгойг бяс гიშгэгч жинхэнэ хаан болох Бурхан таны өдрүүдийн дотор хамт байж сатааны диаволын ажил хугалагдан нураагдана. Жинхэнэ дахилч болох Бурхан та нартай хамт байж бүхий л хараал гай зовлон өвглийн асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Еврей номын 2-ын 15 дээр бичигдсэн. Еврей 2-ын 15. Бүх насаараа үхлийн айцаар боолцогдож байсан бүгдийг чөлөөлөхийн тулд Бурхны хүү Есүс Христ өөрийн хүмүүстэй хамт оршин байдаг. Лук номын 13:18 дээрс гарч байгаачлан Юудын шашны сургаал нь хүнийг сүнслэг болчлоос чөлөөлж чаддаггүй. Лук 13:16 дээр сатаанд одоо 18 жилийн туршид сатаанд хүлээстэй байсан тэр хүлээсийг Юудын шашны сургаал тайлах боломжгүй. Төрсөн мөчөөсөө сатаанд хүлэгдэж хүний байдал улам доройтсоор байтал тэгээ Юудын чуулган эзний өдөр болгон тэр сатааны хүлээгдсэн байгаа хүлээсийг тайлж өгөхгүй байсан. Харин туслагч туслагч ариун сүнс Есүс Христийг хүлээж аваад ариун сүнс тэр хүний дотор хэрвээ хөтлөн байгаа болбол сатааны хүлээс чөлөөлөгдөнө. Сатааны талаар бид Иохан номын 3:9 дээрээс харж болно. Сатааны тийм бүлэглэлийн талаар. Иохан биш, Илчлэл 3:9. Илчлэл 3:9. Үзэгтэн Юудэ биш атлаа өөртөө Юудэн хэмээн худал яригч сатааны синагогийнхныг би ирүүлж хөлийн чинь өмнө бүхэл гэж би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ гэн. Юудэ шашин гэж хэлсэн хуурдаг ийм сатааны синагог. Юу гэсэн үг вэ гэвэл ингээд нэг ийм Юудэ шашин шиг ийм нэг зөв юм шиг Библи яриад байгаа юм шиг боловч сатааны цугларалт гэж хэлж байна. Тэгээ сатааны болчлоос мултран гарсан баяр хөөрийн өдөр болохыг өрөөж байна. Тэгээ чуулганыхаа ганц номлолыг ч сонсож чадахгүй хэрнээ. Тэгээ энэ дэлхийн янз бүрийн юу олон одоо номлолуудыг сонсож байгаа нэг өөрийнхөө чуулганы үгийг ч сонсож чадахгүй юм байж өөр хорвоогийн мянган эмсийг сонсож байгаа хүмүүс гэмшиг болтгоо хэмээн хүсэж байна. Тэгээ сатан хүний дотор одоо ороод эрүүл биш байдалтай болгосон учраас хоёрын санаа нь үргэлжийн ийм бүрхэг байдал дотор байгаа учраас сонсон ч ойлгохгүй.
Энэ одоо айдас дотор хүмүүс тэг итгэдэг гэж хэлдэг хэрнээ энэ дэлхий рүү гараад тэмцэх хүч чадалгүй байдаг. 그래서 율법주의의 그 연약성이 뭐냐? 늘 사람이 주눅드는 Хуулийн үзлийн баригдмал үр дүн юу вэ гэвэл үргэлж ийм хүлээсэн дотор ийм дарамтны дотор дарагдаастай байдаг байгаа. Тэгэд ийм байнга ийм сул дорой байдалтай. Тэгээд биний хүч чадлаар хийж чадахгүй, эзэн туслаач би чадахгүй. Ийм нэг цаанаал нэг ийм сул дорой байдалтай. Өнөөдөр Есүс хоёр дагалдагчтайгаараа уулан дээр гараад тэгээ хуулийн одоо үйлсийг буудаг ийм ер бусын ийм зүйлсүүлж буудаг зөвхөн Есүс бол Христ гэдэг тэр үгийг л даггадгийг харуулж байгаа. Одоо жишээ нь ийм нууцлаг одоо тийм ер бусын хүчинд итгэгч нараа тэгээд юу нэг л тийм сайн хүн тэгэл ийм сүнслэг ийм хүн шиг ингээд энгийн өдрөөр байдаг хэрнээ яг л ийм шийдвэрлэх мөчөд зүхтаадаг байгаа. Тиймээс би зөвхөн Есүс Христийг одоо нэг бүр бүсийн зүйлсэд тулгуурлагч нар нь зөвхөн Есүс Христийг тулгуурлаж үндэстэй суйрлагддаггүй болохоор үргэлж өөр зүйлийг хүлээгээл хүсээд байж чаддаг. Ер бусын одоо үжлийн төлөөлөл болох ус Илияг бурхан тийм голын ирэг дээр аваачаад тэг өөр хүнтэй ч уулзах чадахгүй тийм газар эзгүүцэл талд та энэ голын уснаас харин өглөө өдөр орой идэх хоолыг нь хэрээгээр дамжуулан өгч байсан байгаа. Хичээнгүйлэн өөрөө юу ч хийж чадахгүй байдал дотор. Тэг хэрээгээр дамжуулан талах болон стейк болон мах болон талахыг өгч байсан ч усаа харин чи гол руу очиж яваад өөрөө уу гэсэн байгаа. Хэрээгээр дамжуулан хоололдог байгаа бурхан амьд байгаа байтал Илиягийн хувьд Ахабаас айгаад эзгүй тал руу цуцсан байгаа. Ард түмний хүмүүсээ бүгдийг орхиод амьд үлдэнэ гэд Илия цутаасан тал руу. Эдгээр уулын мухарт газрын мухарт уулын гүнд Илия хичнээн ганцаардлыг мэдрэхээс өөр аргагүй байсан. Библиэл дээрээс харах юм бол тэгээд бурхан эзгүй удаа цол руу газар руу зогцсон байгаа Илияд хэрээгээр дамжуулан олон өдөр хооллож олон өдөр гол руу бууж суулгасны дараагаар
дахин гүйж эхэлсэн гэж гарч байгаа хэлээ яг. 일상생활에 계시는 하나님이 이렇게 지금 흔들어 가는데도 모르고 두려워서 그래서 뭔가 할 수 없는 영적인 문제가 자기 영혼을 사로잡고 그런 것인데 그래서 다리 풀릴까봐 착착까지 현대로 나오는 로봇 전기 조정만 하면 막 움직이는 그리고 드론을 띄워 까마귀 이렇게 해서 엘리야의 신비주의를 완전 Тэгээд тэрхүү дасгалжуулалтын үйл явцаар дамжуулан Бурхан Элиягийн одоо дотор байсан тэр юр бусын одоо үзлийг бүгдийг нь гаргасан байгаа. Бидний сүнслэг асуудал бол донтолтын хэлбэр байгаа. Изебел шиг хүнтэй уулзсны улмаас ирдэг донтолтын хэлбэр. Тэгээ Изебелийн болохоор Бурханд итгэдэггүй тийм мэрэг түлэг ид шид бөмбөргөл итгэдэг байсан байгаа. Түүнд бид автаж орхих юм бол ам бидний дотор байх боломжгүй. Хүмүүс юдэчүүдийн сургаалыг сонгож байгаа учраас тэмдгүүдийг л хүсдэг. Харин Есүс бидэнд үзүүлэх тэмдэг байхгүй гэж хэлсэн. Тэгээ Есүсийн дагалдагч Петр, Яаков, Иохан тэгээд надад харуулах тэмдэг үгүй. Миний цорын ганц тэмдэг бол өөрчлөлт. Үгсийн дундаас 3 хоногийн дотор үхлээс амилсан тэр Бурханыг та нар сонгоод хамт байхыг хүсэж байна. Хүн ингээд ангасан бог мэт ийм цангамл ийм цангасан сэтгэлийн дотор амьдардаг. Тиймээс бид сайн мэдээний амтыг мэдрэхгүй юм бол тэр хүн төвлөрч итгэл дотроо төвлөрөх ямар ч боломжгүй. Сайн мэдээний амтыг би гүн мэдрээгүй болвол цуглаанд явдаг байсан ч гэсэн одоо мэрэг төлөгчөөс төлөгдөгдөг хүнээс ялгаагүй юм. Бурхны өгсөн сайн мэдээ бүх асуудал дууссан. Тэгээ үүнд хариулт нь бий. Тийм хүнийг Христийн хүн гэж нэрлэдэг. Матай 16:16 Есүс Христэд шинэ өөрчлөлт байх ёстой. Тэгээ Есүс Христийн цорн гонц байдлыг та нарч мэдэргээд Есүс дагалдагч нараа дагуулад өнөөдрийн Библийн хэсэг дээр уулууд гарсан байгаа. Тэг ингээд сүнслэг зүйлсийг хүн мэдрэхгүй юм болвол өөхөх хүртлээ
Сата их хүртлээ асуудал дотор баригцаар байгаад сатана зайл гэдэг үгийг сонсоход хүрдэг. 전과 꿀이 있는 가나안 땅으로 들어가보지도 못하고 그래서 율법주의로 쓰임을 받았던 모세를 종 하나님의 종로로 했다. 하나님의 자녀된 신분 권세로 사는 여러분은 하나님의 자녀다. Бурхны хүүхэд болсон эрх мэдлийнхаа дотор амьдарч байгаа бид бол Бурхны хүүхэд. 그래서 신비주의 대가 열왕기상 17장 1절에 Шаштрын дэд 17 дугаар бүлэг байна. 내가 성민의 이스라엘의 하나님 여호와께서 살아계심을 두고 내게 내 말이 없으면 수년 동안 17-гийн 1. Түүнийхүү Ихошафат оронд нь хаан болоод Израилийн эрсийг өөрийгөө Ярвангисан. За нэгдүгээр шатрын юм байна. 17-гийн 1. Давид өргөөндөө дулан амьдарч байх үедээ ич үзүүлэгч Натанд 일상생활에 임하는 нэгдүгээр хад 17-гийн 1. Галидад төр суугчдын нэг Тишбэ хүн Илия Хавт миний хүндэгдэг Израилийн бурхан эзэн амьд намайг тушаагаас нааш энд хэдэн жилийн турш бороо бүү орог шүүлэрч бүү бүү гэв. 하나님의 나라의 권능으로 임하는 것을 예수는 그리스도. Есүс бол Христ. 그리하면 하나님의 영광, Энэ үгэнд итгэвэл бид Бурхны алдрыг харах болно. 사실과 세상과 사탄과 영적 싸움은 이 전쟁을 우리가 걸어내면 하나님 나라의 권능을 Өөртөө болон сатантай орчин нөхцөлтөөр сүнслэг тэмцэл хийх үед бид Бурхны алдрыг харах болно. 예수님의 모습이 변화되어진 모습을 너희들이 영적 전쟁을 시작하면 변화된 나는 Сүнслэг тэмцэл эхлүүлэх юм бол би хөдлөх болно. 그리스도의 온체 영광의 빛이 얼마나 크고 얼마나 찬란한가 너희들이 느끼게 Христийн алдар хэр яруу вэ гэдгийг бид мэдрэх болно. 하늘과 땅의 권세를 가지고 보좌의 축복으로 세계문으로 너희들과 일상생활을 함께할 것이다. Тэрээр хаан сүлийнхаа ерөөлийн дотор цаг хугацаа орон зайнаас хамааралгүйгээр та нарын бүхий л амьдралын өдрүүтээ хамт орших болно. 예레미야처럼 선지자 중에 하나처럼 선지자로 탄 사람과 그게 아니라는 거예요. 엘리야와는 세례와는 선지자로 타는 것이 아니라 하나님의 아들 너의 구원자로 오셨다. 그래서 오늘이라는 이 현실에 여러 가지 고난과 여러 가지 환경이 예수님의 영광, 수공간을 초월하고 변화하는 저 영광,
빛이고 찬란한 그 그리스도의 형상, 그 영광을 그렇게 이기거나 묻히거나 틀린 선택을 하지 말고 제대로 선택해라. Христийн алдрыг алдагдуулах буруу сонголтыг бүү хийх тун. 예수님을 단순히 교단들이 내세우는 교리의 하나님으로 보지 말아라. Есүсийг зүгээр нэг ёс заншил заадаг нэгэн бүү болго. 역사에 뭔가 인물로 생각하지 말라. 바로 예수님은 보라 천년과 아들을 Есүс бол харахтун 예수라 онгон бүсгийн хүүхэдтэй болж хөөдрүүлнэ. Түүнийг Есүс гэж нэрлэл. Тэр биднийг өөрийн ард түмнийг авралаас нь үхлээс аврах Бурхны хүү мөн. 우리와 함께 하시기 위하여 오셨다라고 이 말. Тэр Бурхан бидэнтэй хамт байхын тулд ирсэн Иммануэль. 30절에 내 인생의 모든 문제를 다 이루었다 하신 그 하나님을 그렇게 보라는 Миний амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлсэн тэр Бурхныг харахтун. 하늘과 땅의 모든 권세를 그리스도가 가지고 계신다라는 것을 그렇게 보라는 Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг Христэд байна. 그 사람을 하나님이 볼지어다 그러잖아요. 그리스도를 정확히 알고 선택한 그 사람을 보고 Христийг мэдэж сонгосон байгаа нэгнийг Бурхан харж байна. 사람에게 보라 그러는 거예요. Энэ хүнд Бурхан харахтун хэмээн хэлж байна. Хоёрдугаар Коринт 5:17 харахтун шинэ бүтээл болсон байна. Шинэ бүтээл болсон байна. Ягаад тэрээр Христийг мэдэж байгаа учраас. 못 박은 이 예수를 하나님 내 인생의 모든 문제를 해결자 그리스도가 되게 하셔서 임마누엘 하나님이 나와 함께 계신다. Бидний загалмай цовдлсон байгаа тэр Есүсийг Бурхан өөхлөөс амьлуулад надтай хамт байхаар болгосон. Амьдралынхаа өдрүүдэд түүнийг хүлээж аван хэрэгжүүлэх тун. 그게 4절에서부터 8절까지 절대 육신의 생각을 팔아버리고 변화하는 그리스도를 Ахын бидний бодол санаагаа үгүйсгэж өөрчлөгдөж байгаа Христийг хүлээн авах харах тун. 영원한 것이 아멘입니까? 여러분 전도서 1장 14절에 보면 Номдогчийн үс 1:14 дээр сар хумал энэ дэлхийн бүх зүйл хоосноос хоосон гэсэн байгаа. Энэ нарны дорох бүх зүйл хоосон гэдгийг би харлаа гэсэн байна. Салих баригдахгүй шүү дээ. Бүх зүйл хоосон салих адил.
Үнэхээр ариун сүнсний үр жимсийг дагаад ариун сүнсний үр жимсийг ургуулж байгаа христийн хүн болохыг өрөөж байна. 창세기 3장 15절 그 복음의 하나님은 나 하나를 부어하시고 빌립보서 2장 1절에 그분의 신분을 우리에게 나를 살리고 Намайг амтай байхын тулд өөрийнхөө төлөө миний төлөө энэ дэлхий дээр боолын дөрөөр ирсэн байгаа нэгэн. 그래서 이는 내 사랑하는 아들 그가 너희들을 위하여 십자가를 짊어지실 내 사랑하는 아들이니 너희는 요한 베드로야 야고보야 너희는 지금 네 앞에 서는 그 예수님의 말을 Одоо өөрийнх нь өмнө байгаа та нарын өмнө байгаа миний хайртай хүүгийн дууг сонсоо гэж өнөөдрийн Библийн бичгээр бичсэн байна. 내 사랑하는 아들이니 너희는 그의 말을 Миний хайртай хүүтэл та нар түүний үгийг сонс. 그래서 예수님이 말을 들으려면 뭐라고 해야 되겠어요? Есүсийн үгийг сонсохгүй бол хийх ёстой зүйл бол намайг даг, бүгдийг нь орхиод намайг даг. Тэгээ бидэнд тэртээ дэргөө хаях зүйл байхгүй. Энэ махан бие хайхад л болно. Галаат 5:24. Энэ сэтгэл хөдлөл, энэ махан биеийн сэтгэл хөдлөл, махан биеийн хүсэл энийг заалмай дээр цовдлоо гэж байгаа. Галаат 5:24. Хэрв тэгвэл Галаат 5:1 дээр илрэн гардаг зүйл нь гэвэл эрхчлөлөө амсна. Эрхчлөө Христ та нарыг чөлөөлөхийн эрхчлөөтэй байлгахын тулд чөлөөлсөн юм дахин болчлын буулганд бүү орохтун. 난너 모른다. 내가 너에게 그리스도의 능력을 줬는데 그 능력을 땅에 묻어놓고 Би чамд Христийн хүч чадлыг өгсөн байтал тэрхүү хүч чадлыг газарт болж байна уу? 네 자식들도 복음으로 너는 뭔가 하나님이 신비주의자라는 네가 그걸 선택해서 네가 말하는 거야. 네가 가정에서 뭔가 착한 척하고 열심히 있는 것 같고 하나님을 사랑한다고 하지만 네 자식 하나 그리스도로 향해 Гэр бүл дотроо их л ажилсаг бүх зүйлийг зохицуулж байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ ганц хүүхдээж Христ дотор өсгөж чадахгүй байдалтай бид. 그래서 끊임없이 표적이 조금 있으면 그때 할렐루야 좋은 일 있으면 또 놀래는 거야. 그러다가 결정적인 순간에 어떤 충격의 사건을 당하고 그냥 순식간에 병이 들어버리는지 주저
Тэгээд халелуя халелуя гэж байгаад нэг өдөр шийдвэрлэх үйл явц болох үед бүрэн дурж ундаг хүмүүс бий. Тэгээд бусад хүмүүс зөвийн замыг танилцуулж чадахгүй байдалтайгаар амьдардаг. Энэхүү ийм сонголтыг орхиод Есүс Христийг сонгохтун. Үгийг хэрэгжүүлэх үед үр жимс гардаг учраас өнөөдөр гарццайг шийдвэр гаргаасаа хэмээн хүсэж байна. Өнөөдрийн Библийн ишлэл Марк номын 9:9-оос харцгаая. Марк 9:9-оос харвал тэд уулнаас бууж явхад Есүс тэдэнд хүний хүү өгсдөөс амьлах хүртэл үдснээ хэндич ярьж болохгүйг тушаав. Тэгээ Есүс Христийн загалмайнаас өөр бусад зүйл хизээч мөнхөд үлдэхгүй тул тэгээ өөхөх өдрөө хүртэл Есүс Христийн загалмайг тунхаглуулахын тулд та нарыг энэхүү ууланд дагуулж ирлээ гэсэн Есүсийн үг юм. Рахны ажлын дотор Есүс Христийг мэдрэгдэв. Хүн төрлөختөн Есүс Христийн гэдэг тэр эмээр л эдгэрэлтийг авдаг. Бидний амьдралын цорын ганц найдвар бол Есүс Христ. Бид амьдралынхаа бүхий л өдрүүдэд Есүс Христийг сонгох үед мөнхийн эрүүлийн дотор амьдарсаар байх болно. Есүс Христэд цор ганц гэдэгт төвлөрөн өнөөдөр уулан дээр Есүстэй уулзсан байгаа дагалдагч өгсөн байгаа эрүүл та бүхэндээ хамтаа болтугай хамт залбирцгаая. Амьд оршиж бурхан минь өнөөдөр бид Бурхны өгсөн сайн мэдээ Эхлэл 3:10-д амлагдсан байгаа. Тэрхүү сайн мэдээг сонгох эрүүлийг өгсөн бурхан танд талархъя. Тийхүү Христийн цор ганц байдлыг ойлгон ухаарах уулан дээр болсон үйл явдлын тэрхүү сургаалыг өгсөн танд талархъя. Христ Есүсийн дотор Бурхны хүүхэд болсон эрх мэдлийг хүлээн авсан тул Бурхны хүч чадал дотор Бурхны гэрчил хүч өдөр тутмын амьдрал байхаар биднийг өөрчлөн шинжлэх болтугай. Хүний амьдрах арга Бурхны хүү Есүс Христ гэдгийг бидэнд мэдүүлсэн тул бид Бурхны аргын дагуу амьдардаг. Христийн хүн энэ дэлхийд амийг өгч, орон нутагтаа амийг өгч, ажлын газар гэр бүлдээ амийг дамжуулдаг сэтгэл татам Христийн хүн байхаар өрөөх болтугай.
Бурхны түүхэн дотор байгаа хэрнээ хүмүүсийн хооронд хоорондох харилцаанд эмчилгээ болж чадахгүй байдалтай бидний энэ сул дорой чадваргүй байдлууд Есүс Христийн нэрээр таслагдаж сатаанд хүлэгсэн байгаа хүлээсийг тайлж өгдөг. Тийм Бурхны хүч чадал бидний бие, бидний бодол санаа амьдралаас урсан гардаг, итгэдэг нэгнээр амьдруулж өгөөч. Бурхны үг огт өөрчлөгдөхгүй хийгээд өчигдөрч өнөөдөрч мөнхөд хിവэрэ амьд хөдөлдөг бидний сүнсийг эмчилдэг гэдэг гэж айлсан учраас үг тэр чигээрээ бидний амьдралд үр жимс болох болтугай. Ямар ч нөхцөлд Иохан 1:12 дахь Есүс Христийг хүлээн авч Бурхны хүүхэд болоод бидний дотор өөрийнхөө ариун сүнсний сүмийг байгуулагч тэрхүү ариун сүнс туслагч ариун сүнс миний дотор оршин байна гэдэгт итгэн өчн хамтран дагдаг тийм Иммануэлийн эрүүл настай хамт байх болтугай. Эхлэл 3:15 дахь сайн мэдээг дотор алдсан байгаа сайн мэдээгээ дахин эргүүлж авсан тийм өдөр байх болтугай. Бидний махан бие, бидний сэтгэгч оюун санаанд доторх бүхий сүнслэг асуудал Есүс Христ гэдэг тэр ганц нэрээр дамжуулан эдгэрхийг амсаж мэдэрсэн өдөр байх болтугай. Христ Есүсийн дотор байгаа хүн бүр босоод гэрэл болсон Есүс Христийн нэрийг дуудах бүрд хоромоо сүнс харанхуйн хүч чадлууд бясалган дураагдах болтугай. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.